Замын хөдөлгөөнд зөв дадлыг хэвшүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Нийслэл хотын хөгжил соёлыг илэрхийлэх нэг гол шалгуур нь замын хөдөлгөөнд иргэд явгнаар болон тээврийн хэрэгслэр хэрхэн оролцож байгаагаар харагдаж болно. За иргэн бүр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрмийг дор бүрнээс захин биелүүлж хэмээн зам тээврийн осол хэрэгт өртөж хохирох холбогдохоос урьдчилан сэргийлнэ. Замын хөдөлгөөнд оролцогч таны үйлдэл хандлага зөв байвал дагаад бусд нь үлгэрлэж зөв хэвшил тогтно. За иргэн та иргэн тойрноо сайн анзаарвал бусаддаа үлгэр дуурайлал болж байгаа. Тухайлбал явган зорчигч иргэдэд болон жолооч нэгэндээ зам тавьж өгч төвчрээ үүсэхгүй. Түлээцтэй хандаж альвааг ивэр шийдэн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын эерэг зөв хандлагыг олныг харж болно. Энэ бол зөв эерэг хандлага юм а. За биел болж байвал бусд нь болоо гэсэн амжихан үзэл хизээж сайн зүйл авчирдаггүй. Хурд хэтрүүлэх, дуу дохойг шаардлагагүй үед ашиглах, гарцгүй газраар болон гэрлэн дохой зөрчиж зорчих зэрэг бусад байдлаар замын хөдөлгөөний дүрм зөрчих нь өөрт болон бусдад эрсдэлтэй байдал үүсгэхийг ухамсарлан бодож үзээрэй. Хүүхдүүд бид өдөр болгон сургуульд явахдаа замын хөдөлгөөнд оролцдог. Тиймээс жолооч агч нэрээ замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг хүсэж байна. Зам тээврийн ослоос олж маш их хүмүүс эртэж гэмтэж байгаа. Хүүхэд залуучууд маш их хохирж байгаа. Дан ганц жолооч нар бас буруутай гэж авч үзэж болохгүй. Бас оюутнуудсан буруутай. Яагаад гэвэл замын гарцаар улаан гэрлэлээр дүрмөө биелүүлэхгүй. Тэгээ жолооч нартаа бас хандаж хэлэхэд дүрмөө сайн биелүүлээрэ. Анхаараарай, галтрууны хөдөлгөөнөөс болгоомжлоорой. Одоо манай гарны журмаар бол энэ улаан гэрлэн дохой анивчдаг. Анивчаад эхлэнгүүт машин зогсох ёстой. Зарим нь ингээд гармын жижигэрийн тохоогоор зогсохгүй анхаарахгүй тийм хүн бол байгаа. Бид бүхэн та бүхний эрүүл мэнд цаашлаад амь насыг хариуцж хамгаалж байна гэдэг утгаараа та бүхэн бидний ажлыг хүндэтгээд замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээрэй. Нийслэл хот маань хөгжиж зам байгууламж дохой гэрлүүдүүд сайжирч байна. Гэвч жолооч нарын анхаарал болгоомжгүй осол аваар гарч Эрдэнэ түүний амь эсхэвлүүд зүудүүд ихчээд гөгшин настай буурлуудыгаа хүндэтгэж зам гарахад анхаарч байна уу? За нийслэл хотод амьдарч байгаа иргэн та бүхэн цаг ямагт замын хөдөлгөөний дүрмд зорчигч, жолооч, явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцдог. Та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн эрүүл мэнд, амь насыг хамгаалж оролцохыг зөвлөж байна. Монгол улсад замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн улмаас хүний амь нас эрүүл мэнд хохирч байгаа бол цөөнгүй байна. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцогч гэдэг бол нэг талаас жолооч, зөвхөн жолооч биш, нөгөө талаас бас явган зорчигч бас байдаг. Монгол улсын замын хөдөлгөөний дүрм бол энэ замын хөдөлгөөнд оролцож байгаа тэр тухайн жолооч, явган зорчигчийг бол хэрхэн яаж оролцох талаар зохицуулж, үүргэжүүлж өгсөн байж байгаа. Энэ үүрэг бол замын хөдөлгөөн заасан энэ үүргийг бол зөвхөн жолооч гэлтгүй явган зорчигч нар бас мэдэж биелүүлж явах ийм үүрэгтэй. Энэ үүргээ одоо хүн болгон биелүүлээд явах юм бол өнөөдөр зам тээврийн ослоос хүний амь нас эрсдэж эрүүл мэндээр авах тохиолдол бол эрс багаснаа. Иргэн танд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийг чанцхан биелүүлж байхыг, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, хариуцлагатай оролцож, энэ талаар хүүхэд багчууд зөв ухамсарыг төлөвшүүлж, үлгэр дуурайлал үзүүлж байхыг, замын хөдөлгөөн гэдэг бол түүнд оролцогчдын хоорондын харилцаа тул иргэн бүр замын хөдөлгөөнд бусдад хүндэтгэлтэй, хүлээцтэй хандан оролцож, эерэг зөв дадлыг түгээж байхыг тус уриалж байна. Тээврийн прокурорын газар нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл.